Мороо болсон байна. Тэгээд oh my god амар баяртай. Нарыг сонсон байна. Ийм том машин захиалсан. Тэгээд энэ дотор ингээ бүх юмаа хийгээд. Don't have luggage. Яцхан. Манай тиймээс чи. Handbag. Нөгөө ч ячаа. Зураг аваа. Зураг аваад. Тийм зогсож. Зураг аваад. Хоёр. Явахгүй нэ. Оо. Шууд зураг авахад эхэлж шин. Wow, beautiful, very beautiful. In Croatia. Back a little look from Mongolia. This one look. With Turkey. Оо тэр ямар гоё цүнх вэ? Аа. This one. Travel bag. Travel bag. Celui-là, j'ai déjà fait. Ouais, j'ai déjà fait. 850 байна. 85 евро. Гоё юм бэ. Маягийн л юм тий. Наач өөрөө яг хийсэн гэл. It's a strong material, no problem. Систем гоё юм байна. Би явна юм. Хайсан. Өөрч бүртээ даяараа гэдэг. Энийг хараа шүү дээ. Гоё юм уу? Ингээд гоё. Хачи юу ярьч. За одоо юм. Авал авчаа шүү дээ одоо ороод ирсэн. Авч. Одоо авчирч юм уу? Байрж авах нь аюу. Аа. Орой замдаа авъя л гэж хэлчихий тэгвэл. Брач гараад ирсэн. Гой газар. Ургаа гараад ирсэн мөн. Тийм үү. Olive trees. Хоёр. Дэйт хийгээд байгаа юм уу? Yes. Yes. Date. Дэйт. Cheers. Хоёр юм цагаан вайн усаа. Seafood учраас. Seafood тийм. Seafood идэх гэж байна. Ийм нэртэй газар юм байна. Коноба вино тока. Тэгээ арцныгаа буцаага энд тавьд юм уу? Энд нөгөө нэг боунснуудад тавьсан шүү дээ. Зүгээр ингээл. Оо ямар хатаа. Хонгот юм дээ. Гоё. Өглөөний мэнд за өнөөдөр дараагийн өдрөн тэгээ цаг одоо 10 болох гэж байна. Тэгээд дөнгөж цагаас ирчээд үгүй хотлооч дөнгөжөөс хэрэггүй сэрчээд байж байгаа. Тэгээ одоо өглөөний цагаа уух гэж байна. Тэгээ бид хэдий өнөөдрийн планс болохоор жоохон одоо гэртээ амарцгаа гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгээ ирээд битгээд 1 2 3 4 тонж юм. 1 2 3 4 онцон минь ирээд машиныг тестэлж үзэж байна. Сүүнэрээ юм хөрхөн савтай юм лээ. Энэ юу болно? Юу басан бол тээ? Скома хийсэн бол бүр гоё хийсэн баг. За. Cheers. Das ist ja.
надад Ташаа бүү. тэгээд ашаа тэгээд flip-flops. Өглөөний мэйн за шинэ бичлэгэнд тавтаа байрал. Өнөөдөр 5 дахь өдөр болсон байна. Тэгээ би тэгээд одоо 8:15-аас boat trip хийх гээд алхаад явж байна. Тэгээ энэ болохоор миний бодлоор хамгийн гоё гудамж нь энэ хэсгийн шууд далаа харагддаг гудамж байна. Тэгээд өнөөдөр болохоор би тэгээд 5 төрлийн автлаар явна гэж ярьсан. Тэгээ миний мэдж байгаагаар хамгийн их явна болохоор эндээс speedboat явдаг юм лээ. Тэгээд Blue Cave гэдэг газар очиод тэгээд тэнд ингээд хаттай тэгээд цэнгэр устай snorkeling гэж болдог. Би юусоо камера харчихдаггүй. Нартаа болохоор. За тийснээ дараа нь Вис гэдэг газар очино. Тэр нь болохоор Мама Миягийн тоглолт зураг авалт болж исэн газар юм байлээ. Тэгээд ер нь бол хүмүүс аяг өгч сонирхдог. Амаараа буцаж ирэхдээ Хавар гэдэг арал дээр очино. Тэгээд энэ Брачиг бас яг адилхан одоо island жоохон luxury island гэж ингэ хэлдэг юм байлээ. Залуучууд бас их очдог. Тэгээд бас нэг арай өөр vibeтай тийм island байгаа. Тэгээд дараа нь болохоор замаараа нэг 2 төрлийн stop хийгээд энэ болохоор нэг ус мусанд орох ч юм уу эсвэл snorkeling хийх төр гээд жоохон чөлөөтэй. Тэгээд өглөөний 8:15-д буутанд хөдлөөд тэгээд оройны 4-5-ийн үед буцаад наашаа хүрээд ирэх юм шиг байлээ. Тэгээд нийт 12 хүмүүс тэр нэг завн дээр надад суух гэж байгаа. Тэгээ бид нар 6, тэгээ 6 хүмүүс нь өөр хүмүүс. Хүний 100 евро олсон жоохон бас ингэ ярих хэрэгтэй юм лээ. Янз бүрийн нэг эйженсинууд байдаг болохоор жоохон ярьж байгаа. Тэгээд хамгийн нэг гайгүй нэг охинтой таарад тэгээд хүний 100 еврогоор тэгтээ кашаар авна гэсэн мөнгөө. Тэгээд дэлгүүрээс жоохон усмас юм авчи. Чи дансларын бүрээд ирсэн. Мөн хатан байна. Тэгээ бүр усан бүр цэвсэхээр тэр харагдсан. Сайн наад касараа тэгээ одоо нэг дахиад нэг жижигэн буусан суугаад тэгээд явчихгаа тэгэр кейв дээрээ. Арчижна. За явъя. Тэгээ гэс нэг шигээд одоо тийм шиг таашаа. Хурдлаараа гинэ.
За яг орж эхэлж. Two more. Now we are waiting the boat for coming out and that's our time to entry. Ladies and gentlemen, you are very welcome. Вау. Ёо юу вэ? What? Meters deep, 1-6. Just a little advice for the photos. The nature is better without flashlight, but if you want to make selfie or see the face, it's a better with flashlight. So for the selfie, flashlight on. Сая ингээд хадан дундуур завтай явдлаа, жижиг завтай. Тэгээд Blue Cave гэж хэлт юм байна. Маш гоё байгалийн үзэсгэлэнт газар юм байна. Одоо дараагийн стоп Vis гэдэг арал байгаа. Тэр нь болохоор Mamma Mia Here We Go Again гэдэг киноны зураг авалт хийсэн газар байгаа. Оо миний малгай хийсч. Тэгээд одоо та нар харж байгаа бол үнэхээр тасархаа. Манай skipper залуу энэ. Юра. Say hi. Юра. Roberto, the guide. Yes. Я бид нар бас юм Франц хүмүүстэй цуг явж байгаа. Тэгээ Хорватийн далбаад энд байна. Yes. Манай авиг гараш. Яа. Асархаа харагдаж байгаа зү энэ арааш та. Яа. Манай үнэхээр аз жаргалтай байна. Энэ тэрэглээ ээж бас бүр жаргаж өглөө. Манай ээж өлссөн юм шиг байна. Алим мэдээ сууд. Парон идээд байгаа. За ингэж явж байна да. Тэн нэг хүн сууж байна. Ямар вэ? Mamma Mia. Here we go again. Ирсэн. Vis гэдэг арал дээр ирсэн. Тэгээ яг ингээд олон спотууд байд юм байна. Ингээ годомж ингээд бүх газар зураг авсан байдаг. Энэ арал дээр хүмүүс нөгөө Грект авсан гэж их андуурд юм байна. Гэхдээ яг энэ Хорватд зураг авч ирсэн юм байна. Эхний анги нь Грект, дараагийн анги нь 1 2 гэдэг хоёр анги байгаа. Тэр нь ингээд Хорватын Vis гэдэг арал дээр одоо яг бидний ирсэн байгаа. Би сайн нэг пив авчуулаа. Пив нь Карловачка гэдэг. Гоё амттай. Гоё амттай ч яах вэ? Гоё. Зөөлөн. Би сайхан пив л уугаад ямар. Хүтэн пив. Нэг голомжнууд нь юм нарийнхан юм. Ийм гоё нарийнхан. Hello. We are from Mongolia. Mongolia. Yes, very far. Thank you. Yes, Чингис хаан. Энэ чулуунуудаараа бас аюу алдартай юм. Энэ одоо бүр хэдэн мянган жилийн настай. Тэгээ би ийм гоё бугуувч авсан. Энэ ингээ чулуу хизээж хагарахгүй бат бүх маш гоё. Ийм гоё үн цэнтэй юм авсан байгаа. За тэгэл улица гэж Орс хэлтэй адилхан гэх юм уу? Орс, Чех, Словак, Хорват гэдэг.
Далматын орнууд гэж хэлдэг юм байна. Тэгээд үнэхээр гоё газар байна. Ингээд дандаа барилгынууд нь ингээд чулуугаар босч ирсэн. Гоё дэлгүүр одоо ингээд локал дэлгүүрүүд. Өчигдөр ингээд загс итсэн. Загс нь бол үнэхээр тасархай амттай байсан. Юу? Оо энэ юу? Jail гэдэг нэртэй мүү? Шорон гэдэг нэртэй бар юм биш үү? Тэд нэг кофе шопод ороод ирлээ. Тэгээд дахиад дараагийн destination явахаас өмнө нэг кофе уух гээд сууж ин. Тэгээд би сая нэг кофе шоп орж им бүрек авсан. Эднэрийн иддэг traditional нэг талхан юм уу? Тэгээд ийм чизтэй мэлээ. On the boat. Чизтэй тэгээд босон дээр суугаад идэв. Мстос. As you can see, it's a bit crowded. We are here only for a sightseeing. Steneva used to be a cave long time before, but because of the pressure inside of the wind, the roof collapsed and fell down and discovered the beach. That's all I have to say. And I don't know, you watched Mamma Mia, right? You recognize the beach, right? Yes. So the film was not filmed in Greece, it was filmed on island beach. Harry Potter юм шиг тест. Яа. Harry Potter намайг гоё юм байна. Star Wars God. Дэвт хоёр Кого гэдэг нэртэй газарт ороод ирлээ. Тэгээд энэ тирамису айгуу гоё гэдэг чинь. Тэгээд тирамисуг нь авсгаад авсан байна. Тэгээд би бас хажууд нь Greek salad авчлаа. Идмэр санагдаад. Тэгээд анхаа ийм нэг orange beer гэнэ. Саурн. Greek salad ирж байна. For you is the season also, huh? No, only one. Just for you. Yes. Thank you. You're welcome. I will put your glasses on the side. You can put this here. Does you need this? Хамгийн их нар тусдаг арал гэсэн шүү нэрээ. Sunny Havar гэдэг. Sunny. Тэр зав ямар амар юм бэ? Yacht. Sunny дандаа нар тусдаг арал гэсэн. Тэгсэн дээрээ fun fact хэрвээ хувцас талаад одоо бикини тэртэйгээ дээгүүр юм бүтэр өмсөж явахгүй бол торгодог гэж үлээ. 3000 кроноор торгоно гэсэн. За ингээд эцгөө арал дээр яг бүр яг босон доонд ингээд яг далайн доонд хязгааргүй далайн доонд ингээд эдний завны синс нь унсан байна. Синс бол олохгүй доош 100 м гэж байна. Тэгээд одоо хүмүүсээ наашаа манай онгоц руу орж ирэх юм шиг байна. За энэ хүмүүс манай онгоц руу орж ирэх юм шиг байна. Манай завраа. Бидний нөгөө хүн багтаад дуурайдаг шүү дээ. 102 дараад яшаа гарах нөгөө нэг харахтаа энэ ирээд чирээд яваа. Чирж авах юм уу? Энэ чирэх гээд байгаа юм шүү. Шарк ингэ явж явах үедээ. Яваад байгаа юм шүү.
Тийм. Ахаар юм яваад байгаа.